Вакцин дотор абортын материал байдаг гэж сонслоо. Тийм ээ тийм. Энэ талаар ярихаа зогсоож болохгүй. Бидний гаргасан номонд бас вакцины найрлага байгаа. Абортын материалаас гадна хавдар үүсгэгч, формалдегидууд, хор хөнөөлтөй бусад олон байцууд байдаг. Энэ аимшигтай сатанизм шиг үнэртэж байна. Америкийн Шарлотт Лазегийн институт био ёс зүйн асуудал дээр ажиллаж янз бүрийн улсын COVID-19 вакциныг судалж шалгаж үзээд Орос найрлаганд нь абортын материал байгааг тогтоож хэвлэлд нийтлсэн. Оросын Спутник V вакцинд ч бас энэ орц байдаг. Википедиа руу орж ХЭК 293-ыг харцгаая. ХЭК 293 Human Embryonic Kidney буюу хүний үр хөврөлийн бөөрийн эс. 1973 онд Голландын Лейден хотын бүлэг судлаач нар абортлуулсан охины эсийн мутацийг ашиглаж тасралтгүй хуваагдал хийхийг зорьсон. Тэгээд 293 дахь оролдлого нь амжилттай бүтсэн тул ХЭК 293 нэршил авсан. Үүссэн эсийн өсгөрийг одоо болтол ашигласаар байна. Энэ нь ямар нэг хардарсан аимшигын зүүд байсан ч болоос. Эсвэл ямар нэг аюултай том алдаа байх. Интернетээс Спутник V вакцины патентийг шалгаж үзэхэд энэ эсийн өсгөрийг ашигласан гэдэг нь тодорхой болсон. Энд ч бас битсэн байна. Дэлхийд даяар цар тавлаас залхаж байхад бидэнд хөнөөсөн хүүхдийн эс агуулсан бэлтгэлийг санал болгосон. Үр хөндлөлтийн салбарын хүний эсрэг лоббичид олон нийтийг төөрөгдүүлэхийн тулд янз бүрийн залмих, найруулгыг байнга ашигладаг. Жишээлбэл Оросын Гамалея нэрэмжит институт нь өөрсдийн вакцин ба үр хөндлүүлсэн хүүхдийн хоорондох жинхэнэ аимшиг толбоог нуухыг оролддог. Захирал Гинзбург олон нийтэд ингэж итгүүлэхийг хичээж байна. Абортлогдсон ургийн эсүүдийг нэг удаа ургаас авсан байж болох ч хуваагдсаар байгаад шал өөр шинэ эсүүд үүссэн тул абортын эс аль хэдийн байха болсон гэжээ. Ямар нэг эсүүд мутацлагдж олон удаа хуваагдсны дүнд үүссэн ч абортлогдсон охины ДНХ-тэл бол тэр эс абортлогдсон охиных л гэсэн үг гэдгийг боловсралтай ямар ч хүн ойлгоно. Тэгвэл эмнэлгийн ёс зүйн үндсэн баримт бичгүүд болох Хельсиний тунхаглал, Женевийн тунхаглал, Нюрнбергийн кодекс яах болж байна вэ? Нацист гэмт хэрэгтнүүдийн аргыг дэлхийн хамтын нийгэмлэгээс удаа буруу шааж ирсэн шүү дээ. Яаж бид зулбсан охин ургийн эсээр эмчлүүлэхийг зөвшөөрч чаддаг байна? Ийм эсийг хэрэгэлсэн явдал нь ёс суртахууны хувьд 10 жилийн дараач, 100 жилийн дараач зөвтгөгдөхгүй. Тэдгээрийн хэрэглээ нь бүр сайн санааны зорилготой байсан ч тэр ийм хэрэгт хөөн хэлцэх хугацаа байхгүй. ХЭК 293 ашиглаж вакцин бүтээсэн хүмүүс тамийн замд илгээгдэх нь тодорхой. Ийм вакцин тарих нь хүн байха болохыг биднээс шаардж байгаа гэсэн үг. Сүсэгтэн хүн зөвшөөрч тариулбал бурхны зарлигийг зөрчиж байгаа явдал юм. Мэдээж хэрэг хүн бүр өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй ч үр дагаврыг бол цуцлах эрхгүй. Тэд хүмүүсийн боловсрал муутайг далимдуулсан.